Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын Вэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. За нэг үдийн цагаа хийх үедээ гурлаа. Ер нь өнөөдөр үдийн санд юу вэ гэж бодож байна? Юу ортлын нөгөө юунаас л хоол авах хэрэгтэй. Авдаг л авах. Авдаг л авах. Чи одоо тэг мөнгө төрөхтэй юм бол нэг бүтэн порцны аваад чөхөлөд тушгаад. За өнөөдөр ганц удаа хоол авч байгаа. Тэгэхээр энэ олон жилд нэрээ тушгаа бас нэг бас яг үнтэй хоол идсэн тохиолдол их ховор тий. Яа. Ховор тий. Юу яах вэ өөр юм бас ганц нэг идэх юм аа. Тэр яг өнөөдөр хэдлээ юу хийх вэ? Ха? Хийцгүүрээд их юм. Одоо юу их хөтэй одоо. Ер нь одоо бодоод байсан чинь бид нар ч одоо 7 жил тасралтгүй нэр бүлийн юм хичээл боловсролын юм хийсэн биш. Тэглээ тий. Одоо баг хүний бие дээр байж болох ихэнх өвчтөлүүдийг ярьсан байхгүй. Ер нь ярьлаа. Тэгээд бас зарим нэг сэдвүүд бол давтагдсан ч тохиолдол гарч ил байсан. Гэхдээ давтагдсан ч гэсэн хэрэгтэй л байгаа байхгүй. Тий ер нь яг манайхаж тэгээд Тэгээ энэ нөгөө өвчлөл болох тэр ингээд юу яах вэ? Жилээр ингээд өөр болж хойрох уу? Жишээ нь одоо яг энэ ханаад ч юм уу эсвэл хоолоо өвдөх ч юм уу те энэ өвчин өмнөх жил нь одоо 3 жилийн өмнө тэгж өвдөж байгаа тийм эмчилгээ ч юм уу тиймэрхүү яаж исэн бол одоо энэ жил те ингээ арай өөр болох уу? Ер нь бол өөрчлөгдөн. За тэгтээ ялаа гэхээр нөгөө үндсэн механизм нь өөрчлөгдөхгүй. Тэгтээ хувьсаад байгаа байхгүй. Жишээ багш одоо хоолоо их өвдөж төсдөг шүү. Одоо ханаа том уу тэгэхэд ч юм уу юмнууд чинь ингээд хувьсэл нь яваад байгаа хэвээр нөгөө вирусууд чинь хувьсаад байгаа хэвээр. Тэгээ хувьсах тусмаа одоо явсаар гадаа ханаад чинь сүлдө ковид-19 болж хурлаа шүү дээ. Тэ ковид-19-ийн дараас юу байхыг таашгүй. Тэгээ энэ чинь нөгөө ковид чинь өмнө бас нэг сар тахал чинь нөгөө шууны ханаад гэдэг Тий. олон жилийн юм байсан шүү дээ. Тэгэл ингээл дараа нь ковид гэдэг өөр юу. Гэтэ тэр нөгөө ханаад бол би бол хувьсдаг л ах гэж бодоод байна. Зөв Хувьсж байгаа. Тэгээ нөгөө өмнө энэ жил бол одоо ийм ханаад гарлаа гайл нэг тийм гадуур юм яваад байдаг шүү дээ. Тэр бас нэг яг өнгөрсөн жилийнхаа ханаад манад гэж ярьдгүй шүү дээ. Шинжлэгддэг л ах. Тэгэхээр нөгөө иргэд бол өөрсдөө бидний энэ нөгөө нэвтрүүлгээс үзэж байгаа сэдвүүд хэдийд автагдсан ч гэсэн мартчихдаг байхгүй тий. За ингээд хэлэхгүй бол санахгүй шүү дээ. Зарим хүмүүс бол хоолтой хоолойд идэх гэдэг шиг л ер нь. Тэгэхээр дахин сануулж байсан л болж байгаа байхгүй. Өнгөрсөн дугаараадад бол бидний эргээд ингээд яг өнгөрсөн юм ярихад бол бид нар бол бас олон сэдвүүдийг бас хүндсэн байна. Бүр яриаггүй юм гэж байгаа Байгаа маш их. байгаа бах тий. Тэгээ ер нь одоо бид нар чинь ингээд бас ингээд жижиг деталуудаар нь салах хэрэгтэй юм шиг байна. Жишээлбэл одоо ингээд юу гэдэг хоолоо өвдлөө гэхэд те халуун юм уух нь зөв юм уу? Буруу юм уу? Гэдэг энэ жижигхэн деталыг жишээлбэл ингээд задлах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй болохоор одоо юу гэдэг буруу зөв гэдэг үгээр төгсгчхөр жирийн хүмүүс бол тэрийг сайн ойлгохгүй учраас бид нар нөгөө энийг илүү их задлах хэрэгтэй байна. Одоо бол бид нар ингээд нөгөө жижигхэн юмнуудыг задлаад одоо ингээ ойлгох хэрэгтэй ойлголт руу гарах хэрэгтэй болчих. Нэг нэгээр хоолой хөдлөлтөн дээр ерөнхийд нь хоолой мэдээлэхгүйгээр тэрэнд тэгвэл нөгөө авж байгаа арга хэмжээнүүд нь зөвөө буруу юу гээл одоо ингээд задлаад эхлэх нь шүү дээ тий. Тэнгүүт нөгөө ийм өртлөн юу байдаг. Би ч нөгөө айгүй хоолой өвдөжсэн шүү дээ. Ер нь одоо олон жил хоолой өвдөж яваа идэл. Чиний ер нь хоолой ч өвдөд энэ үе мөч зүг зоорсон. Үе мөч руугаач ерөнхийдөө бас жоохон хатгаалаад эхэлсэн. Тийм үү. Тэгэхээр би энийг айгүй сайн байна. Тэнгүүт би бол ингээд янз янзын арга хэрэглэдэг байсан. Ингээд гэртэл одоо хэрэгжилж байгаа арга шүү дээ. Дуулсан сонсноо л хэрэгжилж байгаа. Одоо тим юмний юм ингээд хэлэн дээрээ тавиа сайн гин ингээд тэнгуут нөгөө нэг идээг нь жишээлбэл ингээ өөрөө хусдаг ч юм. Тий, яг зөв. Одоо идээг нь би ингээ хусчдаг байхгүй юу? Яаж вэ? Яг амаа ангалгаа ингээ толин тарж байгаа өөр ингээ идээг одоо бохир аргалах. Юугаар хусах юм? Юу гэ? Яг хоо тэгээд нөгөө нэг ганц нэг ариутгах чинь ингээ нөгөө юмнуудаа хийж мэгээл тэгэл дам зайлагч. Хоолойныхоо юу? Тий, одоо тэрх мэтлээ. Тэгэхээр энийг зөвөө буруу юу гэдэг чинь. Тий. Одоо тий, одоо энэ ингээд нөгөө монголчууд нэг нэгнээс юмнуудыг сонсож имчилгээ хийдэг байхгүй. Тэгэхээр тэр имчилгээнүүд ер нь зөв юм уу, буруу юм уу? Хоолоо яг хөл даарснасаа болоод хоолоо идэлээд байгаа юм уу? Яг зөв. Одоо гих мэтлэг ингээд асуултууд байгаад байна шүү дээ. Бидний дунд. Одоо бид нэг жоохон бахад бол намайг л төвдөг гэсэн манай гэрийнхэн. Аимс өмсөөч, аимстай яв гээл те. Тэгээ багасаа ингээд тэнгүүт би толгойд юу гэж боддог гэхээр хөл даарахаар л хоол өвддөг юм. Тэнгүүт би хөлөндөө аимстай дулаахан явж байгаа хэдий ч хоол өвчдөг. Яг. Яагаад би тэгтээ хөл даал дулаахан байхад яагаад хоол өвчв гэдэг ч юм уу. Хүүтэн юм уухаар хоол өвдөд байгаа юм уу? Яагаад байгаа гэдэг ингээд асуултууд амар. Яг зөв. Тэгээд бид нар одоо хооштой ингэж нэвтрүүлгээ нэг аяа ток шоугийнхаа нэвтрүүлгүүдийг
А тухайн нэг ерөнхий сэдв байгаа ч гэсэнтэй одоо задраагүй сэдв маш их байна. Тий. Одоо бөөргөнгөт бид нар тэгдэж чинь бөөрний талаар нэг цаг дотор ярингуудаа тэр цаг дотор хүрэхгүй айгүйх юм үлддэг. Тий. Тэнгүүд одоо өнөөдөр бид нар дахиад юу гэдгийг дараа нь элэг гэдэг сэдв ч юм уу бөөр гэдэг сэдв авах та өшөө тэндээс ингээд задлаж явна. Одоо ялангуяа миний одоо хамгийн мэддэг энэ хоолой өвдөлтийн сэдвүүдээр бас нэг одоо өнөөдөр одоо болж өгвөл хэрвээ завтай байл те нэг задлаад ирвэл бас яах вэ гэж одоо бодоод байна. Тэгээ. Ер нь бол одоо эхнээс нь шууд тэгэл явчих. Одоо чиний сайн хэлсэн юм байна шүү дээ тий. Хоолойгоо одоо идэлсэн үедээ одоо бид нар өөрсдөө тэр идэгээ хусаж болдгийм үү болдгоо юм. А болвол яадгийн болсны дараах хүндрэл нь юу болдгийг тий. Энэ талаар нь ер нь шууд яриавч. Тий, яг энийг л одоо иргэдэд айгуу сайн ойлгуулахгүй бол энэ болдгол юм байна гэж бодоод яваад байдаг. Би болж исэн. Тэгэхээр чи болно гэдэг нэг тийм ойлголттой байдаг тий. Би тэгээд л идэгдсэн шүү дээ. Чи тэгээд идэгчээч.Өнгөт нөгөө хүн яг нөгөө нэг хэлсэн хүнийхээ ямиг хийнгүүт идэгдэггүй. Тий. Энэ асуудалтай. Тэнгүүд тэр хүн дээр идэгсэн арга нь зөвхөн өөр дээр нь болсон юм уу яасан мэдэхгүй. Энэ олон тайлбар энийг л задлаа юм. Тэгээ. Өнөөдөр тэгвэл миний нөгөө сэдвээр хийвэл болж байна. За тэгээ ер нь хоолойны өвчний эмчлэх юм уу энэ дараа нь тушкагийн сэдвээр. Тэгээ. За минийх ч дараа тэгээ эмч өөрөө бас нэг задлаж явна. Бас нэг өөр сэдвээр. Тэхүү. Тэгээ. Тэгвэл иргэдэд илүү сонирхолтой бас дээрэс нь өөрсдөд нь боддог бодол нь зөв юм уу буруу юм уу гэдэг нэг яг хариултыг өгөх нь шүү дээ. Зөв жижигхэн сэдвийг задлаа л гэсэн үг шүү дээ. Тий, задлаа. Тушка дараагийн сэдвийг бодож байгаа зэ. Өнөөдөр миний сэдвээр хоолой идэлтийн талаар явчих. чи одоо бараг За тэгээд. За. Сайн бацхан үзэгчтэй Монгол Улсын эргэлтчийн санаачлаар Монгол Улсын эргэлтчийн хамгийн газартай хамтран бэлтгэн үргэлж Монгол Улсын үндсэн бүхэн бүтцүүгээ нийт ард иргэдтэй эрүүл мэндийн боловсрол хөтөлбөрийн хүрээнд явж байгаа Ая ток шоуны маань нэгэн шин дугаар хэлэхэд бэлэн болсон байна үзэгчтэй. Бидэнтэй байнга үргэлж хамт байдаг үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Бидний нэвтрүүлгийг бас үзээд хайртай дотны хүмүүстэй үзүүлээд эрүүл мэндээ бодож бутудаан сайхан эрүүл энх байхын төлөө бас нэвтрүүлгээ шимтэн үздэг үзэгчтэй. Дахин баярлалаа гэж хэлмээр байна. За бид гурвын өнөөдрийн гаргаж ирсэн сэдэв болохоор бидний амьдралд бол ер нь хүн болгонд ер нь тохиолдож байсан байх гэж бодож байна. Энэ бол нөгөө хоолой өвдөлт идэлтийн талаар бид өнөөдрийнхөө сэдвийг хийх гэж байна. Тэгэхээр та бүхэн маань хоолой идэлт гэдэг маань ер нь бол одоо тийм хүнд юм уу, хөнгөн юм уу, цаашлаад идэлтэн дээр одоо бас авж байгаа арга хэмжээнүүд зөв юм уу, буруу юм уу гэдээ олон сэдвүүдийг бас бид нар өнөөдөр ярихыг хичээ. Нэг цагийн хугацаанд бидэнтэй хамт байгаарай. За ингээд өнөөдрийнхөө сэдвийг эхлүүлээ. За ингээ эхэлсэн үү? Тооны бүр айгүй хурдан юм юу гаргаж. Тэгээ. Ер нь чамайг ярьж байхад гялзуулчих жоох. Гялзуулчих байгаа. За ихний яг зүгээр ер нь юу гэдгийг нөгөө бүтцээ нэг харчи те. Тэгвэл нөгөө амаа ангаагаал нэг улаан яриад юм харагдсан шүү дээ жирийн хүмүүст бол. Тэ. Гэхдээ яг зүгээр энэ зурган дээр илүү ойлгомжтойгоор одоо бид байрлалаа нэг харчих хэрэгтэй. Тэгэхээр мэдээж хэрэг бол бидний өнөөдрийн гол ярих гэдэг одоо багийн тохиолдож байгаа тэр хоолой өвчин идэлтийн процесс чи хаана болж байгаа нөхөр яг энийг нь ангаах ухаанд гүйсэн болчихаа гэж нэрлэдэг байгаа. Тэр нь хоолой гэдэг ойлголт чинь өөрөө гүйсэн болчихоо өвдөлт гэдэг үг шүү. Хоолой өвдөд байна гэдэг чинь. Тэгэхээр ингэж ярьж болох юм уу? Гүйлсэн булчирхаа өвдөд байна гэж. Яг зөв. Бас тэгж байна. Тэр чинь хоолой. Яг жинхэнэ утгаараа болчихгоо. Тэгэхгүй хоолой гэдэг ойлголтод ч одоо жишээлбэл хүүхэн хэл. Бүгд орох уу? Ардлын тагнаа, тий? Хоолой сөөх мөхч хүртэл хоолой өвд. Тэгэл залгуур гэдэг айгүй олон хэсгүүдээс бүрдчихэж байгаа байхгүй. Мэдээж хэрэг ам ангаахад хэл харагдаж гин, тий? Хүүхэн хэл харагдаж гин. Одоо хоёр талд нь нэг юм харагдаж байгаа булчирхаа ба шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ чи булчирхаа байхгүй. Одоо хоолой өвдөн гэдэг яриад байгаа хүмүүс чи булчирхаа өвдөд байгаа юм. Тэгэхээр энэ гүйсэн булчирхаа гэдэг байгаа энэ зүйл чинь өөрөө өвдөөд ингээд ирэхээр жишээлбэл одоо дараачийн зурган дээр харагдах юм бол илүү ойлгомжтой харагдана. Жишээлбэл одоо энд яг харагдаж байна. За баагийн ер нь толон дөөрөө амаа ангаагаад үзэхээр яаж байна? За энэ бол би яг энэ зургийг хараад надад юу бодож байгаа тэгэхээр яг энэ миний надад тохиолж исэн зүйлс байна. Тохиолж исэн үү? Тий, толонд харахаар ингээд идэлцсэн байгаа миний яг амны хөндөй бол яг иймэрхүү л. Тэгвэл одоо гүйсэн булчирхаа юм байна шүү дээ. Гүйсэн булчирхаа болж байгаа. Ингээд яач. Тэгэхээр одоо энэ тэр чигээр ингээ гүйсэн булчирхаа чи идэлд орсон байж байгаа. Идэлээд хавдаад нөгөө хүүхэн хэлэн бүр дундаасаа ялгарахгүй. Яг зөв. Тэгээ хоол нь өвдсөн юм залхихаар жоох ингээ. Энэ рүү одоо яаж хоол хүнсээ оруулах юм бэ? Тий. Тэгэхээр нөгөө хүмүүс чи хоол идэх нь аягүй зовёртой болж эхэлнэ. Юм залхихад асуудалтай болно тий. За ингээд гол асуудал нь яд вөхөр зэрэг багийн төрөний асуусан энэ идэлэлтийг одоо болцсон процесс шүү дээ тий. Энэ дээр одоо жишээлбэл одоо юу гэдгийг багийн марлаар ч юм уу янз бүрийн хүмүүнгөөрч гэдэг юм уу эсвэл одоо юугаар ч гэдгийг ингээд арчаад энийг нь авчиж байгаа юм. Ер нь бол. За энийг ингээд авчингууд үндсэндээ юу зэрэг нэг асуудал үүсч эхэлнэ. За энэ асуудал нь юу вэ нөхөр бид нар одоо ингээд гүйсэн булчирхаа чи мах штэ. Махан дээр чи ингээд нэг идэ орсон ба штэ. Тэгээ хусангууд чинь тэрний ард тал дээр чинь нэг наалдаж байсан давхарх чинь яг салжиж байгаа штэ.
Тэгэхээр энэ нэг үгээр зэрэг энд бол хоёр процесс явагдаад байгаа юм. Эхний процесс нь маш их юм идэ байна гэдэг бол маш их бактерийн үрвсэл явагдаж байгаа гэсэн. Маш их бактерийн үрвсэл гэдэг чинь өөрөө тэр дунд маш их том хэмжээний дайн болж байгаа гэсэн. За энэ том дайн гэдэг нь нөгөө талдаа дархлааны эсүүд энэний эсрэг тэмцэлдэж явж байгаа. Тэгэхээр идэ гэдэг нь дархлааны эс харийн битэнг барьж аваад устгасан дараа дархлааны эс өөрөө үхэхээр идэ болж харагддаг. Тэгэхээр идэ гэдэг нь өөрөө дархлааны эсийн үхэл харагдаж байгаа гэсэн үг. Харагдах байдлаараа. Тэгэхээр энэ том хэмжээний дайн болж байгаа. Мэдээж эргүүл нэм бактерийг энэ гүйсэн булчхаад нь бариад энд нь ингээд нэг өстэй колон тийм ээ нэг хил гайл дээр ярих юм бол хамгийн ихний хамгаалагч нар бол эндээс нэг өстэй цаашаа ходоод бусад хэрэгтлүүд оруулахгүй тулд энэ тулдж штэ. Тэгэхээр дайн тулааны үр дүнд нэг асуудал болоод байдаг. Жишээлбэл одоо ямар нэгэн дайн болоод жишээлбэл халахгүй очиж гисэн үү? Очиж гисэн. Халахгүй очихоо ингээд маш олон тооны ингээд юм ухагтал харагддаг. Тэгээ нөгөө нэг оковны нөх гэж. За яг тийм. Оковны нөх, бөмбөгдөлтийн суурь нөх, сорвууд үлдчихэдэг шүү дээ. За яг эн чинь юу гэж нэхэр яг бодит дайн дээр бас ингээд хэдийгээр хоёр тал байлдаад нэг ингээд яг нэг нь ялсан ч гэсэндээ тэнд хохирогчоор зүгээр байсан тал гэдчихдэг. Тал. Яг үүнтэй адилхан гүйсэн булчирхаа гэдэг чинь өөрөө тэр одоо нэг өсний байлдааны талбарын дараа идэгсэн ч гэсэндээ. Идэгсэн ч гэсэндээ суурин дээр нэг юм хонхоолтод үсчихдэг. Микроскопоор харах юм бол. За энэ хонхоолтууд нь юу болж ийм гэхээр зэрэг үхчээд дайн тулааны дараа энэ тентний жижиг юм оковнд үсчихэж байгаа байхгүй. Оковнд үсчих. Энэ нэг асуудалтай болж эхэлнэ. Энийг дараачийн видеогоор би танилцуулна. За хоёрдугаар асуудал нь. За энэ бол үргэлжлэлийн процесс дээр үүсэж байгаа дайн тулааны одоо нэг өсний хохирогч маягтайгаар балгасууд нь гэмтсэн асуудал. Хоёрдугаар асуудал нь багийн шууд энэ дээр байгаа юм хусч байгаа. За авчлаа. Хусалт явагдана гэдэг чинь бактерийн ав идчих юм шүү. Одоо энэ талын одоо тий хэсгийн махнуудад дахиад маш их хэмжээний хонхоолтуудыг өгдөг. Наан дээр нөгөө юмд ингээд суг дата авчлаа шүү дээ. Шархлуулж ингэ. Тэнгүүд нүхнүүд үлдчихдэг байхгүй бас. Маш жижиг хэмжээний нүхэнд үлдчихдэг. За энэ нүхнүүдний яд өгөхээр зөв хүн өөрөө механик аргаар шууд үүсгэж асуудал болж эхэлж байгаа. За ингээд нүхнүүд үүсээд ирэхээр яаж яана. Шивд бид нар одоо гаднаас маш их хэмжээний хоол идэж байгаа тийм үү? За маш олон тооны амны хөндөй хил шүд эргэн тойронд чинь хоолны үлдэгдлүүд наалдж байгаа. Мэдээж хэрэг бол маш олон тооны бактериуд байгаа. Тэгвэл нөгөө нүхэн дээр чинь хоол очиж наалдах нэ. Яг зөв. Их хүрээ. Хоолоо өвдсөн хүмүүс дахин өвдөд байдаг тийм үү? Тэгээд дахин одоо юу гэдгийг ингээд асуудлууд болоод идэх процесс нь буруу эмчлэх, хөндрүүлэх гэрээ аргаар одоо жишээлбэл энэ аргуудыг хэрэглэсэн тохиолдолд дандаа хоолон дээр нүхнүүд үүсгээд тэр нүхэн дотор чинь өөр нүхтүүдийг байлгах боломжийг үүсгэж байгаа. За одоо би та нарт энэ нүхэн дотор нь одоо ороод хоол унд ч юм уу янз бүрийн нүдийн ингээд үлдэгдлүүд орж ирэхээр тэн дотор нь ийм өвөрмөц төрлийн чулуунд үүсчдгийг би харуулъя. За энэ дөрөвдүгээр видео одоо буюу одоо бичлэг дээрээс илүү тайлбарлаж харуулна гэсэн үг. За одоо энэ бичлэг дээр явах гэхээр зэрэг нэг залуу ингээ амаа ангаацсан байж штэ тий. За амаа ангаагаад одоо бичлэг явуулъя. Тэнгүүд энэ гүйлсэн булчирхаа дотроос энэ нэг аппаратаар нэг өрмөц цагаан юм түүгээд байна уу? Харж байна уу? Нөгөө идэн биш үү? За одоо энэ харагдаж штэ. Түүж чинь. Яана. Энэ юу гэхээр зэрэг нөгөө бидний хэлээд байгаа нүхөөс штэ. Үлдсэн нүх гээд байгаа. Олон удаагийн хоолон өвөрсөл идэлэлт. Буруу аргаар хоолойг одоо арчид цэвэрлэх идэг нь хусдаг хүмүүстэй яг үхээр зэрэг энэ юуны гүйсэн булчирхайн чулуу гэж тустай юм уусдаг. Нүх үүсцэн шүү дээ. Яа. За одоо ингээд нэг өд түүж байгаа юм шиг. Өд түүж байгаа юм шиг болж штэ тий. За одоо ингээд харагдаж штэ. Яа тэгээд цаанаас нь цус гарч. Одоо ингээд харж байхад бид цосоож байгаа. Ингээд нүхнүүд харж байна уу? Харагдаж байна тийм ээ. Энэ юу хэлж өгөхөр зэрэг нөгөө буруу аргаар хоолойг эмчилсэн. Тэгээ хоолон байн өвддөг байсан хүмүүс дайн тулааны үр дүнд үлдсэн нөгөө нүх чинь томсоор байгаа юм болчих. За би энэ дэр нэг юм асууч. Буруу аргаар гэдээ яриад байгаа шүү дээ. Буруу аргаар дотор одоо би миний нөгөө нэг хэрглэжсэн одоо хостог мостог ч орж штэ. Хостог аргач орж. Жишээлбэл өөр. За энэ бол хамгийн их болдог процесс нүга. Ер нь бол гэрийн нөхцөлд хоолойг хусах өөр юмар арчиж идээг цэвэрлэх энэ бол буруу аргад орчиж байгаа. Энэний дараачийн аргууд нь бол явагдана. Одоо яг үгүй зэрэг үндсэндээ бол би гэрийн аргад хийж байгаа хамгийн буруу арга нь энэ гэж хэлэх гээд байгаа. Миний тэр нөгөө нэг хоолойгоо хусна. Хоолойгоо хусна. За ингээд энэ сая нэг цагаан юм басан шүү дээ тий. Одоо багийн чам тэр тийм шинж тэмдэг анзаарддаг. Жишээлбэл одоо ингээд хаяада ингээд энэ ийм одоо зовиртой хүмүүсийн хилдэг нэг зовир гэдэг. Хаяада ингээд жишээлбэл ингээд байж хахаар аман дотор ингээд нэг гинт будаа шиг юм гараад ирчихдэг гэж ярьдаг. Тэгээ будаа шиг юм ингээд бариад бутлаад үзэнгүү тэр нь цэл өмхөө байдаг байхгүй.
Тэгээд зарим тохиолдолд ингээд байж ангууд гинт хоол идэж яхад хамт нэг амд нэг юм таг гэж ажиглагдчихдаг гэж байна. Тэгээд тэр ажиглагдсан юм болохоор айгүй муухай амттай. Муухай нэртэй. Тэр удацсан тэн дотор байсан юм байна. Тэгээд яг үгүй ийм жижигхэн шар будаа шиг юмнууд ингээд хоолонд нь үсэт эхэлсэн байж байгаа. Адаа л арай л үсэв л. Тэр арай үсэхгүй байна гэсэн. Тэгэхдээ яг одоо энэ юу гэдгийг ийм одоо интернетээр ороод харах юм бол тонзил стон гэж одоо нэртэй амгаах хүнд бол ер нь бол гүйлсэн булчирхай дотор чулуу үсэлт гэж яригддаг. Тэгэхээр одоо багийн энэ нөгөө хоолоо өвцсөн үедээ хус гаргавал та өөрийнхөө энэ гүйлсэн булчирхайд маш их хэмжээний оковнуудыг бэлддэг. Тэ? Тэрнээс үүдэлтэй энэ ганцхан хоол ундны асуудал ч биш. Энэ дотор ч олон тооны бактериуд ордог. Тэгээ бактериуд ороод ирэхээр нөгөө нэг чулуунууд дотор чинь магадгүй өрөвсөл явагдана. Тэгээ дахин хоолоо өвдөддөг. Эсвэл одоо яг зэрэг тэр чулуунууд нь цаашаа хоол боловсруулах замаар ороод ходоод бөөр гэдэг эргэтнгүүдээр явах боломжтой. Айгүй олон тийм сөрөг үр дагавар дагавруудыг өгч байгаа. Тэгэхээр би тэгж бодлоо зөв. Одоо энэ дотор ороод нэг чулуу болоод үсээд ингээд яйцсан юм чинь ингээд цаашлаад өрөвслүүлсэх гэж шүү дээ. Гэтэл би одоо хүүтийн уугаагүй, daarаагүй байсан хэдий ч бас эннээсээ болоод бас хоолой өвдөд эхлэх юм шүү дээ. Тэгээд энэ бас давхар өвдөлтийн нэг зүйл. Тэгэхээр энэ нэг одоо зүйлийг яаж имжлэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа шүү дээ. За энэ мэдээж эрийг бол ингээд том том нүхэнд үүссэн байгаа тэр нүхийг бол таглах арга байхгүй. Одоо нэгэнтэл нөгөө нэг шарах чинь эдгээд ингээ хонкоогоод идэгцэн бол хонкоолтоор л байж байгаа. Тэр чигээрэл байж юм тийм. Тэс нөхөх арга одоо мангаах хүнд байхгүй. Тэгэхээр энэ таны гүйсэн булчирхай хэрвээ ийм байдалтай магадгүй үзэж байгаа хүмүүс байвал энийг авахаас ямар ч арга байхгүй. Гүйлсэн булчирхайгаа авна гэж. Авна гэснээс би одоо нэг юм асууад байгаа юм. Энэ гүйлсэн булчирхай гэдэг нэг яриад байгаа шүү дээ. Энэ гүйлсэн булчирхай чинь одоо үүрэг гэж юм байна уу? Хэрэгтэй байна уу? Одоо би яагаад гэхээр авах гээд эхлэнгүүт би чинь нэг хэрэгтэй юм авах гээд алдах гээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Зүгээр сонсоод байна. Тэгэхээр гүйлсэн булчирхайн үүрэг нь юу юм? Үүрэг байна уу? Тэгээд тэр гүйлсэн булчирхайг авчих юм бол би одоо нэг тодорхой хэмжээний бас нэг хүнд байх ёстой юм алдаад байгаа юм болов уу гэж бас бодоод. Авчиж болдго юм чи гайгүй юм. Гүйлсэн булчирхай гэдэг тэр хоолойны мах муу юм уу? Мах гэдэг нөгөө бид нар хоолойны махаа ахуулчихаа гэж айлаа. Дээр үед нэг тэгж яриад байдаг гэсэн мэт намайг ингээд за чи хоолойны махаа ахуулчих юм бол зүгээрээ хэсэгтэй зүгээр. Тэгээ хоолойны мах авах нь зөв юм уу буруу юм уу? Авсан одоо үр одоо хор усгин ч юм уу эсвэл одоо юу байдгийг тэрээр мэдмээр л. Зөв. Тэгэхээр гүйлсэн булчирхай үүрэг юм. За зөв. За яг багийн мандаас баг 3 асуулт асуучлаа шүү дээ. За мэдээж нэг л асуултаа. Нэг зур 3-аар бүгдэж шүү. Тэгэхээр ахуулах нь зөв юм буруу гэдэг асуудал. Мэдээж хэрэг одоо энэ ахуулах гэдэг ойлголт биш үү те? Авах нь тийм зөв биш. Ямар үед авах ёстой мэ гэдэг л хамгийн гол асуудал. Ийм болсон тохиолдол гэдэг чинь. Ямар ч хэрэггүй. Өөртөө хоол унд янз бүрийн бактерийг шингээгээд аман дотор чи байнга шар будаа шиг эдээ шиг юм гойжуулаад тий? Тэгээд амнаас нь өмхий үнэртэд яваад байгаа хүн бол ахуулахаас гарц байхгүй. Ер нь бол. Тэгэхээр яагаад ахуулах нь зөв биш юм бэ гэдэг. Тэр ойлголт чи өөрөө нөгөө зэрэглэлээс хамаарна. Жишээлбэл одоо гүйлсэн булчирхай яг хэдвэр зэрэгтэнд байгаа юм. Тэ? Тэр нь их чухал. За жишээлбэл одоо хамгийн ихний зураг руу оръё. За хамгийн ихний зураг руу одоо орохоор зэрэг энэ гүйлсэн булчирхай, эрүүл гүйлсэн булчирхай байрлал нь тэ хэмжээ нь ийм харагдаж штэ. За эн чинь ингээд яг томроод ирэхээр ингээд нэгдүгээр зэргийнхаа үед нь ингэж томроод хоёрдугаар зэрэглүүгээ ингээд гурвлуугаа ингээд гүйсэн булчирхайгаа дарах. Юу энэ хүүхэн хилээд дарсан тохиолдол. Тэ 3 руугаа ороод ирэх юм бол энэ чинь баг хоол идэж чадахгүй. Яг зөв. Хүмүүс их турах нэ. Хоол идэхэд хэцүү болж эхэлнэ. Турханд даашаа. Тэр бол хойтлын асуудал шүү дээ. За хоол идэх асуудал нь хүндрэлтэй болно. Хэл ярианд нь асуудал орж эхэлнэ. Тэ аюул зовиртой байдаг. Тэгэхээр энэ үед нь авахаас бас гацгүй болчихдог. Эсвэл яг үгээр зэрэг хоолонд бүр жилд 4-5 удаа өвдчихдөг тий. Байнга өвдөд байдаг. Тийм хүмүүс яг үгээр зэрэг авахаас аргагүй бас. Яг бол байнгын өвдөд байхаар нөгөө үе мөчөндөө ордог, зүрхэндөө ордог гэж сонсч байсан баг тий. Энээс үе мөч рүү орно гэхээр сонь санагдаад. За тий энийг юуг нь дараа нь тайлбарлчихна. За ийм учраас яг зэрэг бид нар ахуулахын тулд нөгөө зэрэглэл байгаа гэдгийг л ойлгох. Тэрийг мэрэгжлийн эмч харж байгаад хэлнэ гэсэн үг. Тэрнээс шууд хоолойныхоо махыг ахуул гэдэг ойлголт тийм чухал биш. За мах гэдэг ойлголт чинь энэ хоёрыг л хэлж байгаа юм монголчууд. Мах нь энэ л юм уу тий? Энэ хоёр. Гүйсэн булчирхайгаа манайхан хоолой өвдөх гэж нэг ярина. Хоолойны махтай гэж нэг ярина. Тэ? Тэгэхээр энэ л зүйл шүү. За юу. Үүргийн хувьд ямар вэ гэдэг асуудал. За миний 2-3 дахь асуултанд та хариулчлаа. Одоо эхний асуулт одоо нөгөө үүрэг гэдэг. За тий үүрэг. Хэрэгтэй юм уу? За энэ хэрэгтэй мүү гүм үү гэдэг асуудал гарч иж байгаа. Тэгэхээр энэ гүйсэн булчирхайн хувьд бол мэдээж одоо хүнд хэрэгтэй зүйл. Тийм болоод хүнд байгаа шүү дээ. Хүнд нь хэрэггүй зүйл гэж байхгүй шүү дээ. За тэгэхээр энэ ямар үүрэгтэй гэхээр
За ер нь хамгийн том тавигддаг хоёр үүрэг байгаа. Эхний үүрэг нь юу гэхээр энэ гүйсэн булчирхай дархлааны үүргийг гүйцэтгэдэг гэж үзэж байгаа. Дархлааны үүрэг. За ер нь бол одоо хоол бус тогтолцооно бид нар чи өдөржин шөнөж баах юм болж үдэхгүй мэдэж ууж байгаа шүү дээ. Тэр бүх зүйл чи ингээл ороод улаан хоолой ходоод ингээл доош нь нарийн бүдүүн гэц рүү цус руу ордог шүү дээ. Тэгэхээр тэр бүх зүйл ер нь хамгийн их бохир зүйл хаагур ордог хэрэг амаар ордог байхгүй юу? Арьс чинь бол юу гэдгийг хамгаалалт давхарг маш сайтай учраас маш сайн хамгаалдаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө хүн өөрөө сонгож хийдэг нэг басны те өөрлөгөө нэг харийн төрлийн имийг оруулах одоо арга шүү дээ те хамгийн том сонголт том сонголт гэсэн үг. Тийм ч учраас яг гоо зэрэг энэ дээр маш олон тооны харийн бичил биетэнгүүд цаашаа нь орхоос нь хамгаалдаг. За Монгол улсын хил гэж ойлгох хэрэгтэй байна. За ингэ гэхэд яг байгууллагаар бол одоо үүдний одоо манаач. Яг зөв. Яг ингэ. За энэ байгууллага руу одоо орох үгүйг нь шийднэ гэж зогсож байна. Яг зөв. Тэнгүүд амруу хамгийн ихний хамгийн ихний пост байх нь шүү дээ. Хамгийн ихний пост, хамгийн ихний хамгаалтын газар ахгүй. Тийм ээ. Хамгийн ихний хил. Хэрвээ таны гүйсэн булчирхай сайн байвал. Энэ хүн одоо тархиараа зүгээр ингэ идчихэж байгаа. Гэхдээ тэрийг оруулахгүй бас энэ маань хөргөө яаж шийдэх вэ? За энийг яаж шийддэг вөхөр зэрэг энэ гүйсэн булчирхай дотор талд нь микроскопоор үзэхээр хэдэн 10 тэрбум дархлааны эс ингээд энэ төр ингээд байж идэг. Одоо бүр дархлааны эсүүдийн эх орон гэж ярьдаг байхгүй. Энэ бол ерөөсөө ингээд харахад мах юм шиг хэрнэ. Микроскопоор үзэхээр энэ бол тэр чигээр дархлааны эх орон байхгүй. Хэдэн зуун сая дархлааны Т лимфоцит, Б лимфоцит, макрофаг гэдэг одоо төрөл бүрийн дархлааны одоо нөгөө нэг эсүүдийг жирийнээр их юм бол цэрэг, жанжин, штабын генерал гэдэг бүгд ингэ байж байгаа. Энд бол. За эдэн орот байж их нэ шүү. Бүрэн рот. За энэ рот ч яддаг вөхөр зэрэг орж исэн хоол ингээд ажлагдсан бутлагдаад амны хөндөй дотор ингээд байж штэ тий. Тэр үед яг үзэрэг нөгөө нэг дархлааны эсүүд маань өөрөөсөө маш олон тань шингээ ялгардаг. Энэ нөгөө нэг тэр шингэн гэдэг юм чи зэвсэг нөхгүй тий. Нөгөө нэг шүүс ялгараад идэх чи бүр хиндээс ялгараад байна. Тодорхой хэмжээгээ тэнд нөлөөлж байгаа. Тийм үү. Тэгээд тэр өвөрмөц шингэлэг шүүрлөө штэ тий. Гүйсэн булчирхай. Тэр өвөрмөц шингэлэг юу ч нь болохоо тэр чигээр дархлааны шүүр гэж ойлгох хэрэгтэй. Дархлааны шүүр. Хоёрдугаар эдсэн ус юм дээр нь очих юм. Эдсэн ус юм дээр нь одоо юу гэдэг энд хоолой дотор чи бактери наалдад үлдчихэж болно шүү дээ. Тэр чи ингээд амны хөндийг өрсөлдөхгүй тулд хамгаалж байгаа шүү дээ энэ бол. Тэгээд цаашаа тэр бактериуд чинь үргэлжлэж одоо юу гэдгийг хөндрөл болоод идэлт мэдэлт үүсэхгүй. Хүн болгон хоолны өвддөггүй үстэй. Өвдөхгүй байгаа шалтгаан чи тэр бактеритай юу дархлааны тогтолцоотой холбоотой байхгүй. Тийм бай тээ. Тэгэхээр энийг хар залууд нь баг ахуйд нь тий энэ одоо юу гэдгийг 8 9 настайд нь ч юм уу багт нь авахаар хүүхэд айгүй дархлаа мод болчихдог. Тэгэхээр нөгөө сүүлийн үед яриад байгаа нь болохоор зэрэг насны ангиллын хувьд хүүхэд байхад нь хамаагүй авч болохгүй гэж яриад байгаа. Хэдий хоолой өвжсэн ч гэсэн үү? Хэдий хоолой өвжсэн ч гэсэнтэй. Тэгтээ бүр замбраагүй өвдөд байвал үнэхээр эмчийн залтаар болно. Тэгтээ хамаагүй авах нь тийм зохимжтой биш. Баг багт нь. Эрүүл байна гэсэн үг шүү дээ. За дээрэс нь бас нэг өрмөц нэг тодорхойлт байдаг юм. Энэ гүйсэн булчирхай байна шүү дээ, тийм. Энэ гүйсэн булчирхай чинь энэ цээжний хөндөй байгаа. Яг энэ цээжний хөндөй өвчүүний ард талд байдаг. Сэрэ булчирхайтай амар холбоотой гэж үзэж байгаа. За энэ сэрэ булчирхай гэдэг нь адилхан төрлийнх юм уу? Адилхан төрнийх. Ер нь бол сэрэ булчирхай гэдэг нь яг өгөхөр бас хүүхдэд 13-аас нэг 15 нас хүртэл байжгаад тэгээ байхгүй болчихдог байхгүй. Тийм үү. Тэгэхээр хүний бид үүсчээ тэгээд өөр алга болчихдог. Яг зөв. Төрөх үед маш том байж байгаа хэмжээтэй байдаг. Тэгээ 11-ээс 13 нас хүртэлх хугацаанд энэ чинь ингээд хатан гарчаад байхгүй болчихдог. Хаана байдаг гинэ яг? Яг одоо энэ өвчүү шүү дээ. Одоо энэ хаана бол одоо ингээд өвчүү байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ өвчүүний ард талд нь ерөнхийдөө орч идэг гэсэн. Бидэрт одоо бүгдэнд нь үүсээд тэгээ алга болчихсон. Үүсээд алга болчихсон. 13-аас 15 насны хооронд алга болчихсон. Тэгтэл яг судалгаа тэр яадаг юм. Тэр нь ингээд шимэгдээд алга болчихсон юм тийм. Тэр өөрөө автомат алга. Тэр яг үгээр зэрэг дархлааны бас маш том хэмжээний юу байхгүй юу? Нэг өснө хамгаалтын эсүүдийг үүсгдэг эх орон байхгүй юу? Сэрэ булчирхай. Тэгтээ нэг сонирхолтой зүйл нь бүр баг багт нь хоолойг махыг авцсан чинь сэрэг булчирхай нөгөө 13-аас 18 нас гэдэг юм уу тэр хүүхд үедээ ингээд багсах хэрэгтэй юм чинь багтаа энэ хоолойг махыг авах тэр үедээ шууд хатан гарч чинь үзэж байгаа. Эрт авчих тусмаа эрт алга болчихдог. Тэгэхээр дархлаа нь айгүй эрт очиж. Тэгэхээр энэ гүйсэн булчирхай сэрэг булчирхай хоёр л амин холбоотой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хар багаас нь гүйсэн булчирхайг авах нь тийм тохиромжтой зүйл биш гэдэг. Энэ зүйлээс дархлаа л юм байна шүү дээ. Энэ үс дархлаа маш том. За хоёр дахь том үүрэг байгаа. Хоёр дахь том үүрэг нь энэ өөрөө ганцхан тэр нэг шингэн ялгардаг гэсэн шүү дээ, тийм. Тэр шингэн дунд нь маш их хэмжээний дархлааны эсүүдийн одоо тэр зүйлүүд байхаас гадна тэр шингэн өөрөө шүлтлэг төрлийн шингэн байдаг гэж үзэж байгаа. Нэг төрлийн шүлтлэг тодорхой хэмжээний бас нөгөө амны дотортлын орчинд нь зохицуулж байдаг гэж үзэж байгаа.
Ер нь анзаараад байхад гүйсэн булчирхай ахуулсан хүмүүсийн дунд хамгийн ихээр түгээмэл тохиолддог асуудал нь юу гэхээр хоолой маш их хатчих гэж ярьдаг байхгүй. Ингээд байнга ус уух шүлсээ залгах. Энэ юу хоолой ингээд хатаад байна гэж. Тэгэхээр эн чинь өөрөө тодорхой хэмжээнд хоолойг чийгшүүлэх үрийг гүйцэтгэж байдаг гэсэн үг байхгүй. Чийгшүүлнэ. Чийгшүүлнэ дээрээс нь тэр шүлтлэг шүүлгээд байгаа тэр зүйл нь яг өгөхөр өөрөө цаашаа мэдээж хэрэг амаараа гаргаж чадахгүй шүү дээ. Энэ тагнаа, улаан хоолой хотоод руу явчихдаг. Тэгэхээр энэ нөгөө тагнаа, улаан хоолой хотоод нь тэр ханны орчинг нь шүлтлэг байлгах тогтолцоог нь хангаж өгч идэг. Тэгэхээр гүйсэн булчирхай үйл ажиллагаа сайтай хүн бол энэ улаан хоолой хотоодны өвчлөлөөс өвчлөх эрсдэл нь бол маш одоо юу гэдэг нэг ахуулаг байхгүй үний хажуудах юм бол гайгүй байдаг гэсэн үг. Тэгэхээр хотоод гэдэг юм чинь бас гүйсэн булчирхайтай холбоотой явчихдаг. Маш чухал одоо ойлголтохгүй. Тэгэхээр гүйсэн булчирхайн үүрэг бол өөрөө нэгдүгээр шингэлж, шүүрлж тэр одоо чиглэг байдлыг хангах тогтолцоо байх нь. Тийм ээ. Нөгөө талдаа хамгаалтын хамгийн том барьерийн хэсэг болж таарч байна. Тэгэхээр надад бол ингэж л бодогдох юм байна. Тухайн үед ингээд би одоо би өөр төрөө мэдэрсэн байхгүй олон жил хоолой өвдсөн юм чинь. Яг хаа одоохонд бол ахуулаг одоо бол бас баярлж л байна л да. Ягаад тэгэхээр нөгөө дархлааны хамаг юм аа алдах нь шүү дээ. Тэгэхдээ баярлах асуудал чинь өөрөө тийм юу гэдэг юм нөгөө тийм чухал зүйл биш байхгүй. Ягаад тэгэхээр чиний зүрхчээ өвддөг болчоод байна, үе мөччээ өвддөг болчоод ингэж ярьж штэ. Тийм. Тэгэхээр энэ чиний баярлах гэдэг ойлголт чинь өөрөө жоохон өрөөсгөл болчих гоо. Бас тийм ээ. Яагаад гэдэг асуудал болж эхэлж байгаа. За одоо би та 3 дугаар зургийг харуулъя. За одоо тэгвэл бас нэг дараагийн бас нэг юм мэдээ. Тэг яагаад одоо энэ дараачийн асуудал өгчдөг вөхөр зэрэг одоо багийн чиний үе мөччин ингээд хаяада өвдөөд байдаг тий. Эсвэл одоо зүрх хаяада өвдөх гэдэг юм зовир байж болно. Энэ хоолойны одоо өрсөл байнга нэрвдээд байдаг. Тодорхойлъя байгаа. Тэгэхээр тэр нь шалтгаан. За шалтгаан нь юу гэхээр тэр нөгөө өрсөл болгонд чинь чиний бие дотор энэ стрептокок гэж энэ бактери. Ер нь бол гүйсэн булчирхай шүү дээ тий. Тэр багийн бактерийг устгахч дийлдэг байхгүй юу? Энэ бол асуудалгүй дийлчдэг. Тэгэхдээ энэ стрептокок ялангуяа А бүлгийн цус садлагч бета стрептокок гэдэг энэ өрмөц төрлийн бактерийг бүрэн дийлж чаддаггүй гэж үзэж байгаа. Чадал нь үрдэг. Чадал нь үрдэггүйгээс гадна энэ нь өөрөө илүү хоруу чанар өндөртэй байж байгаа. энэ хаанаас орж ирдэг юм? Энэ бол ерөнхийдөө бол шүдний өвчлөл гаднаас тий одоо дээрэс нь яг үгээр зэрэг амны хүндид өөр бусад төрлийн гараа угаахгүй байдал гэдэг юм зүйлүүдээс ч гэдэг юм орж ирж болно. Тэр олон шалтгаанаас орж иж болдог. Тэгээ энэ дээр яг үгээр зэрэг одоо мэдээж яриг бол дархлааны эсүүдтэй тэр гүйсэн булчирхай тэмцэлдэж байгаа шүү дээ. Тэмцэлтэй л. Мэдээж яриг сайн байвал тэмцэлтэй ялна шүү дээ. Тэгээ ялна. Тэгээ ойр орхон дахиад өвдөнө. Тэр бүрд яг үгээр зэрэг энэ стрептококкийг алдчихдаг байхгүй. Алдчихдаг гэдэг нь гүйсэн булчирхай шүү дээ. Одоо бид нар тэнд нөгөө юу байгаа. Тэр молеж руу явж илүү ойлголтоо. За тэгээ. Чи одоо чиний хувьд бол алдсан байх магадaltaй гэсэн үг байхгүй. Цаашаага бүр алдсан ба шүү дээ. Саяны юу? Стрептококкийг чи алдсан байх магадaltaй гэсэн үг болж байгаа. За мэдээж хоолойны өвчлөл бол мэдээж энэ эргэн тойрон дотор энэ шүдэн дотор болж байгаа шүү дээ тийм. За тий. Гэтэл энд байгаа стрептококк бол хүний биелүүд орох ёсгүй. Тэгэхээр байн өвдөөд байн тэмцэл тулаан дайн болж байгаа шүү дээ. Энэ хоолойд. Би бол өстө өнөөдрийг хүртэл байн байлаа өвдсөн л дөө. Тэгээ байн байх. Сүүлийн нэг 2 жил эртэл гайг байна. Тэгтэл ер нь бол өнөөдөр хүртэл маш их өвдсөн. Тий. Дээрээс нь хүмүүс ядаг гэхээр зэрэг энэ хоолой өвдсөн үедээ нөгөө эмчилгээгээ дутуу идэг байхгүй бас. Юу гэдэг одоо антибиотик та 7 хоног уух хэрэгтэй гэсэн бол 7 хоногт нь уухгүй 3 хоног уугаад зүгээр болчингууд нь болчдөг байхгүй. Өвдөлт нь байхгүй болчдөг. Тэгээд нөгөө яг энэ процессуудын үр дүнд юу үүсдэг гэхээр зэрэг яг зовир нь байхгүй болсон ч гэсэндээ бактери бүрэн устгал өгөөг байдаг. Нэг шалтгаан. Хоёр шалтгаан тухайн одоо антибиотикийг 3 хоног уудсан хүн дараачих дээр 4 хоног уун, дараачих дээр нь 5 хоног уун, дараачих дээр нь 2 хоног уун гэж ингэж явсаар гад нөгөө стрептокок гэдэг мутансыг чинь бактери антибиотик дэсвэртэй чанарыг нь сайжруулж байгаа. Одоо уулмал хүчрэгжүүлээд нөгөө антибиотикнда тасаад ирж штэ тийм. Нэг өсти яг нөгөө тухайн үед чинь мэдээж ирэгвэл одоо дайн тулааны үед зэвсгэр чи хангаж ийн гэсэн үг шүү дээ. Мэдээж энэ хоолойн дотор чинь маш их хэмжээний бактерийн эсрэг дархлаанаас тэмцэж яхад нь зэвсгэр хангаж байгаа чинь чиний антибиотик гэсэн байхгүй юу? Гэтэ чи зэвсгийн хангалттай өгөөг байхгүй. Тэгээд сүүлдээ тэр зэвсгэнд өхөө болж эхэлж байгаа. Зэвсгээ өгөө явж сум досчихгүй. За ингээд энэ процессын нөлөөлөл нь юу болдог гэхээр зэрэг антибиотик төсвөр чадрыг сайжруулна. Нөгөө талдаа стрептококкийг эндээс оргон зайлах боломжийг олгож өгдөг. Энэ оргон зайлахаар зэрэг яг энэ А бүлгийн цус садлагч бета стрептококк гэдэг энэ нөхөрчин яд өгөхөр хэд хэдэн эргэтнэлүүд дамжиж явдаг. Өөрөөр тодорхой хэмжээний юм хөлтэй. Тэгэхээр хүн болгоны бүх эргэтнэл бол явахгүй. Хэдхэн эргэтнэлүүд очиж
тэн дээр наалдах боломжтой байдаг. Хамгийн нэгдүгürt нь хоолой байдаг. Үүрэлдэг гэж. Одоо өөрлөлдөг гэсэн үг шүү дээ. Сонгомлоо яг бүр яг ингэж яг тэр очиж яад юу гэдэг юм шүү. Тэгээ очдог эргэтэнтэй. За энэний хамгийн том одоо очдог эргэтэн бол энэ дээр одоо харагдана. За. Одоо нэгдэж ирэх нөгөө стрептококк чи эндээс салаад тийм ээ? Тий. Цус руу орсон гэсэн үг шүү дээ энэ одоо. Энэ том судас руу орсон гэсэн үг. За энэ судас руу орсон юм чинь цусаар дамжиж яваад нөгөөдөл чи ингээл энэ эргэн тойронд баах эргэтэнгүүд байна шүү дээ. Элэг мэлэг ингээл ходоод янз бүрийн эргэтэн уушиг мошиг ийш нь очихгүй. Энд байхгүй. Яагаад гэвэл тэрний өөрийнх нь нөгөө нэг Эднэртөө чи ингээд цусаараа дамжаад орохгүй юм. яагаад гэвэл тэр чинь өөрөө наалддаг хэд хэдхэн юм рецептортэй байхгүй. Тэр рецептор нь юу гэдэг вэ зэрэг хамгийн том зүйл нь энэ зүрх байдаг. Өө. За энэ яг зүрхний хаана очдог вэ? Энэ гадна талд нь очдоггүй. Энэ судаснд нь очдоггүй. Энэ булчинд нь очдоггүй. Тэгээ хаана очно гэж. За түшгэн хаана очно гэж бодчих. Гэхдээ энэ чинь суц булчин ил ийм л юм байгаа ч гэдэг өөр юу вэ? За зүрх чинь ингээд дотор талын ингээд онгоолгоод үзчихэ. Онгоолгоод үзэнгүүт чинь хөндөтэй шүү дээ. Тэгээ энэ дотор хөндөд байгаа цуснуудаа шахаж өгч байгаа шүү дээ. Шахаад явуулдаг. Тэгэхээр энэ дотор байгаа зүйл дунд энд нэг харагдаж байгаа нэг өрмөц юм хавхлаг маягийн юм харагдаж байгаа. Хавхлаг харагдаж байна уу? Нэгдэж хагд юм. Нэгдэж хагдаг. Шивэл одоо зүрх цусаа шахангууд энэ хавхлаг онгоогоод одоо хүний биелээ цусаа явна. Тэнгүүд шахагдсан цуснд буцаад доош орж ирэхгүй тулд ингэж энэ хавхлаг хааж байдаг. Хааж идэв. Тэгвэл одоо чи шахаад цуснд буцаад ороод ирээд зүрх чинь хөндөй юм чинь дүүрээд дийлэхгүй шүү дээ. Дэлбэрнэ гэсэн үг. Одоо ингээнээр яах юм бол. Тэгэхээр энэ хавхлаг гэдэг энэ зүйл нь яг стрептококкийн нөгөө бие цусадлах стрептококкийн нөгөө рецептор буюу хүлээ аваар байдаг. Тэгэхээр энэ дэр очиод наалтчдаг. Яг нөгөө хөл нь очиж таардаг байхгүй. За ингээд яг үгээр хамгийн нэг номерт нь зүрхний энэ дотор талын энэ хавхлагнууд дээр очиж наалдаад тэнд хоёр дахь одоо нэг осны гэр оронгоо бий болгож эхэлдэг. За энэ хоёр дахь гэр оронд энд бий болоод ирэхээр энд мэдээж дархлааны эсүүд маань очино. За дархлааны эсүүд энд очиод ирэхээр энд тодорхой хэмжээний өргөсөл явагдана. За ингээ өргөсөл баг багаар явагдаад энэ нөгөө хавхлагууд байна шүү дээ. Энэ хавхлагууд чинь ингээд яг цус энэнгүүр гарлаа хаагдах үед эндээс тусалж цус буцаж ирж орох ёсгүй. Ийм гурван ийм тасалгаатай нэгдлээ хаагддаг ийм тал сараа явуулах юм байна шүү тарж байна. Тэгээ энэ дээр нэг жижигхэн юм ургацэг үсчлээ гэж бодъё. Стрептококкийн үүдэлтэйгээс үсээд нэг юм ургацэг шиг юм үсчих жоохгүй. Гүйц таагч чадахгүй юм. Тэнгүүд яг гүйц таагдахгүй болж эхэлдэг. Бас нөгөө шахсан цусан тошоогоо ингээд бас алтах матал өндөр болно гэсэн үг. За энэ нүдгүй зүрхэнд өөрт нь нэг проблем өгдөг нь зүрхэнд үлдэгдэл цусыг үүсгэдэг чинь. Энэ жишээвэл зүрхний энэ дотор талд 80 мл цус гараад хоосон болоод дахид дээрээс цус орчих ёстой шүү дээ. 80 мм цус орсон бол 80 мм цус нь буцаад гарна. Яг зөв. Тэнгүү чин дээрээс нэг 10 мл цус буцаж унна гэсэн үг байхгүй. Тэгэхээр зүрх дараа нь эрийг шахна. Эрийг шахаж чаад 100 болж эхэлнэ. Тэгэл нэмэгцээр гаад ингээд бүр ингээд нэмэгцээр гаад идэхгүй зүрхний хэмжээ томорно. Тэгээд цус үлдэгдэл цус зүрхэнд үлдэж эхэлнэ. Тэгэхээр энээсээ болоод нөгөө энэ хөндий чинь ерөөхдөө ингээд цусаар ингээд баг тэлж эхэлдэг байхгүй. За ингээд ирэхээр бид нар нөгөө нэг хоолой өвддөг байсан хүмүүс хоолойны ангийн үе мөчнөд зүрхэндээ орцсон яриад байгаа хүмүүс шүү дээ. Бид нар чинь зүрхний булчин энэ биш. Ерөөсөө энэ хавхлагны дотор тогтолцоон дээр очиждаг асуудал. Тэгэхээр энийг ямар хүн одоо тогтолцоонд өгөхөөс зэрэг бид нар нөгөө зүрхний эхо гэж юм үздэг. Харин би одоо бодоод байна л да жоохон айц төрж байна. Би ч нөгөө олон жил бас хоолой өвдөжсэн. Ер нь бас зүрх мөрхөөр ганц нэг хатуулна. Тэгээд яг үе мөчөнд бол ер нь бас орсон байх магадaltaй. Ягаад тэгэхээр нөгөө хатуулдаг үе мөчүүдээр. Тэр нь одоо нөгөө би энийг чинь сонсоод өөртөө яг шууд хүлээж авчих шүү дээ. Гэхдээ чи би энэ за тэгвэл энэ одоо би тэгээд энэ хавлаханд одоо тэр нэг үүссэн байгаа асуудлыг яаж үзүүлэх вэ? За энийг үзүүлэхийн тулд зүрхний эхо гэж юм байгаа. Одоо хэвлээ эхо гэдэг ингээд нэг тавигдаад зүрх элэг бөөрийг чингүүдж ер нь үзүүлж байсан чи нэг өөрмөц шингэл зүрхэл ингээд үздэг шүү дээ. За тийм. Өвдөл зөөр байхгүй. Яг тэр шиг. Цээжин дээр чи ингээд өвдөл зөөр байхгүй ингээд хараад компьютер хийж байна. Биш нэг хотоодны дуран шиг амруугаа юм хийх юм шиг үү гэж аалаа. Тийм байхгүй. Тэгээд үзүүлэхээр яг үгээр зэрэг зүрхний эмч чи хараад энэ хавлах ингээд бүр чи харагдана. Чи одоо ингээд харахаар зүрхний хавлах нээгдэж хаагдаж байгаа юм гэж хар. Бүтэн хаагдаад байна уу? Дутуу хаагдаад байна. Гэдэг эмч бол мэднэ. Шуу харж байна. Эсвэл хавлах дээр янз бүрийн юм ургацэг янз бүрийн наалдац байна. Байна уу? Байвал яг уу? Хэрвээ тэр байвал зүрхэндээ орсон гэсэн үг байхгүй юу? Нөгөө юу чинь хоолойны өвчин чинь зүрхлөг орсон гэсэн үг. А хэрвээ ороогүй байвал сайн байна. За энийг үзүүлъя та. Үзүүлэх гэсэн. А хэрвээ энэ үзүүлэхгүй явж байгаа хүмүүсийн ганц асуудалтай юмнууд нэг хөр зэрэг энэ хавлага нь хизээний үйлчлэгүүд ажиллагаанд ороотолд ороод. Тэгээ ингээд бүр зүрхний одоо хагалгаанд орох шаардлагатай болж эхэлдэг. Одоо манай энэ 3 дугаар амьлаг ба шүү дээ. 3 дугаар амьлаг чинь зүрхний хагалгаан дундаа энэ хагалгаа маш их хийдэг байхгүй.
бид Яа, энийг нь бүр ингээд энийг бүтэн задлаад энийг нь зүрхийг үзэн нээгээд гэж, яа. нээсний дараа энэ хавхлага ба штэ тий. Энэ хавхлагыг ингээд аваад гэмтсэн байгаа хавхлага штэ. Тэг хиймэл хавхлага гэдэг юм өвөрмөц. Тэр нь өөр одоо цус оронгууд хаагддаг нэгдэг юм пявр маягтай. Пявр нь ч сайн шийдс тийм. Ийм юм сонсохоор яг надад жоохон эвгүй л байдаг л дайгаад. Гэтэ энэ хүртэл явахгүй байх. Энэ хүртэл явахгүй байх. Тэгэхээр би юу хийх гэдэг хоолой өвдсөн үедээ дутуу имжлэх, буруу имжлэх. Тэгээд эмнэлэгт очиж зөв менежментээр явахгүй байх. Тэ? Шаардлагатай бол гүйсэн бучхыг ав гэж эмчнэр яагаад яриад байгаа гэдэг чинь дараачийн процесс нь ингэж амин чухал хэрэгтнүүдийг алдаг учраас ярьж байгаа. Чи тэнд байхдаа би чинь түрүүнд тэгсэн ш нөгөө нэг одоо бодохноо бас хоолойны мах ахуулаагүй байсан баяртай юм шиг байна гэсэн чинь эсэргээрээ одоо ийм өрсөлдөл үүсгэхээс үгэн сэргийлж бас авах нь нэг талдаа бас зүг болчиход. Зүг болчих жоохгүй. Тийм болохоор эмчнэр ав гэж яриад байгаа юм. Тэгэхээр мэдээж яриг бол энийг авах нь тийм зохимжтой биш шүү дээ. Тэгэхээр энийг бас эмчнэр маш өндөр судалгаатай л байж. Судалгаатай олон жилийн процедур, олон мянган хүний энэ өвчтний кейсүүд дээр тулгуурлаж бол энийг яриад байгаа байхгүй. За ингээд зүрх рүү орчдөг юм байна. За зүрхрүүд энэ муухай стрептококк. За одоо би дараагийн асуултыг тэгвэл асуумаар байна. Одоо миний нэг үе мөчөр өвддөг байхгүй. За энэ өвдөлт болохоор одоо миний хувьд жишээлбэл одоо нэг 10 жилийн өмнө бол бүр айхтар өвдсөн. Тэгээ энэ үе мөчөнд одоо яаж нөлөөлөд байна? Энэ Тэгэхдээ яаж ордгийг нь чи ер нь бодож үзээгүй юу? Чамд яг ямар зөвөр вэ? Одоо жишээ нь үе мөчөр гэдэг чи одоо аль үе? Одоо энэ хоёр тохооны тэгээд энэ тэгээ хурууны үенүүд тэгээ өвдөг. Чиний бүх үе чи өвддөг юм шиг. Тэгэл нуруу муруу гэлээ шүү дээ. За яг зөв. Энэ юу юм аа? Ревматоидны артрит гэж бол авчдаг байхгүй. Энэ одоо яг үнийг ангаахын тулд ра буюу үений хэрэг хүчин гэж ярьдаг. Хэрж байгаа үстэй. Одоо шийбэл ингээд хэрнэ гэдэг чинь энтлийн үе өвдөж жагаад ийшээ ороод яг эндээ өвдөд байхгүй байгаа үстэй. Ийш тийшээ ингэж хэрж явдаг байхгүй. За ер нь ингэсэн байдалтай юу? Одоо өнөөдөр чиний магадгүй тэрийг яг ажигламаар юм байна тий. Өвдөг бол ганцхан өвдөг явдаг гэсэн хүн. Тэ? Тэгэхгүй. Өвдөг өвдөн. Нөгөөдөр нь энэ хурууны энэ хэсгүүдээр. Би бүр тэгтээ бараа дохоо. Чамд бүр эвгүй мэрх уу. Би ингээд суучаад байна штэ. Олон жил юм штэ. Тэгээ би суучаад босч чаддаг ус. Тэгээ босоо явж байгаад сууч чаддаг ус. Тэгтлээ өвддөг ус. Амар ус. За энэ дээр бол одоо бид нар юу юм дараачийн байдлаараа тушка тэнд нөгөө үений юугаа. Тэгээд надад одоо энэ үе гэдэг бол илүү бас амар. Энэ дээр одоо нөгөө нэг бактери чинь л орно гэсэн үг үстэй. Үеийн дээр бол арай өөр процесс явдаг. Өөр юм уу? Өөр процесс явдаг. Гэтэ энэ бүхнийг манай үзэгчд одоо ингээд яг юу яриад байгаа юм бол гэж гайхаж байна. Энэ дундуур нь хальт хэлчихэ. Бидний нөгөө нэг хоолоо идэлэх, хоолоо өвдөх гэдэг асуудал нэг удаадаа боллоо, хоёр удаадаа боллоо, олон удаа боллоо. Энээс үүссэн асуудал явсаар гад одоо энэ нөгөө бидний хэлдгээр зүрхэндээ орох, үе мөчөндөө орох гэдэг талаар ярьж байгаа. Тэгэхээр бид нар энэ хүртэл явахгүй байх хэрэгтэй. Ялангуяа би одоо өөр дөр маш том үнэнээ хэлж одоо шударгаар хэлж байна. Би бол маш олон удаа хоолоо маш ихээр идэлдэг. За энийгээ бохирч аргаарч одоо тэр нөгөө нэг хусах идэ мэдэгээ хусгаарч чи өстө буруу юм хийжсэн шүү дээ. Явж исэн. Тэгээд мэдэхгүй юм чи өөр юм дээ. Мэдэхгүй. Тэгээ энэ олон жил явж исэн. Тэгээд ер нь бол би одоо бас жоохон зүрхээрээ өвддөг. Үе мөчөнд бол одоо өвдсөн түүх бол маш их байна. Тэгэхээр одоо энийг би одоо бас тод жишээ учраас хүмүүс минь одоо энэ хоолоо өвдөх гэдэг чинь ийм л одоо амар юм шүү дээ. За үе мөчийг одоо асуу. Яадаг юм бэ? За энд бол зөвхөн өвдөгний үений процесс харагдаж байгаа байхгүй юу? Өвдөгний үе зөвхөн. Тэгээ хуруу муруу гэдэг. Ер нь гүйсэн болчих ялангуяа ревматоидны артрит юм уу одоо энэ хэрхэн гаралтай хоолой өвдөлтийн энэ хоолойны шалтгаалтай ч юм уу те үений өрсөлийн өрмөц шинж үүдэг. Том үеүүдэд харьцан гайгүй. Том үеүүдэд. Гайгүй гэдэг байгаа юм те. Одоо ер нь тэгтээ мэдээж өвдөн. Илүү их жижиг үеүүдийг авч үздэг. Жижиг үедээ одоо хуруу муу. За энэ жижиг үе гэхээр энэ байвал яаж вэ? Аль энэ? Яг ханаас. Бил өмсгөө. За яг хоо шинэ хатар байж. За энэ одоо харж байна жижиг үеийнүүд гэдэг чи одоо хүний хөлний хэсэг л харагдаж байгаа юм байна. Жинкээс. Мэдээж хэрэг бол одоо олон тооны юм шивнүүрүүдээр те. Хурууч гэсэндээ яг л юм одоо байгаа шүү дээ те. Ингээд. Тэгэхээр энэ үе хоорондын энэ жижигхэн одоо хоорондын зай ба шүү дээ. Энэ жижигхэн зайнуудын мөгөөрснүүдэд өрсөлдөг гэдэг юм байна. Мөгөөрсөнд нөгж өөрсдөө. Ер нь энэ үе хоорондын зай болгонд чи ийм мөгөөрс байгаа. Одоо энэ яс ба шүү дээ. Яс чи ясаараа хоорондоо нийлдэхгүй байхгүй. Тэгэхээр яг тэрний наан ийм гөлгөр толчхор юм уу? Энэ мөгөөрс юм байна шүү. Энд бол мөгөөрс нь бол одоо ингээ олон удаагийн буцалталтантай байх болцсон байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хооронд чи ингээ жижиг үеинүүд ч гэсэн тийм мөгөөрс байж байгаа. Байжээж ингээд чөлөөдөд байгаа шүү дээ. Хэрвээ ясаар бол энэ чинь хоорондоо өргөдөд явахгүй. Тийм ээ. Тэгэхээр энэ жижиг мөгөөрснүүдийн гадаргууд дээр дандаа өрсөлдөж байна. Энэ дээр ямар
процесс явагддаг байна. Өмнө бол бид нар зүрхний давхраг дээр шууд стрептокок очиж ингэж өрөөсөж наалдаад ингэ болоод байсан шүү дээ. Тэгсэн. Одоо энэ дээр бол арай өөр процесс явагдаад байгаа. За энэ сонин. Тэр нь яадаг вөхөр зэрэг тухайн стрептокок гэдэг нөгөө бактери шүү дээ. Тэр чинь ингээ үений энэ эргэн тойронд нөгөө шууд өөрөө очиж наалтчихдаг. Тэр бактериэс ялгардаг өвөрмөц хор байдаг. Энэ одоо стрептококкоос ялгардаг хор байдаг байхгүй юу? А энэ хорууд нь цуснд хэмжээтэйгээр ороод ирэхээр энэ жижиг үеинүүд дээр тодорхой хэмжээний хорнууд нь очиждаг. А тэгээд тэр хорнууд нь ингээд эренгүүдээ шууд хорн өөрөө тэр үрслийг үсгэдэггүй. А тэр хорны эсрэг тархлааны тогтолцоо ажилладаг байхгүй. Одоо энд нэг өсний жижигхэн хорн явж ангууд чинь тархлаа тогтолцоо тэрийг барьж аваад устгадаг. А устгалын процесс нь өөрөө гол асуудал нь нөгөө дайн үсгчдэг. Дайн үсэг үрсэл явдаг. Зөв. Шал дэмий юмны эсрэг буюу одоо нэг тодорхой бактери нь өөрөө байхгүй байгаа шүү дээ тэнд чинь. Бактерийн нь өөрийнх нь хор гэдэг юм чинь тэрний эсрэг тархлаа тогтолцоо дандаа жижиг үеинүүд дээр ч юм үений энэ жижигхэн мөгөөсний хэсгүүд дээр тархлааны эсүүд харийн маш том дайсан орж ирээд үзээд байлдаад байдаг байхгүй. Байлдаж. За ингээд энэ байлдац процесс ингээд үргэлжлэл удаан хугацаатай яваад байдаг. Тэнгүүд нөгөө бактери нь байхгүй хамгийн амар шүү дээ. Бактери нь байхгүй нэ бактерийн хорн бид ингээд үлдээд ингээд эргэлдээд идэх байхгүй. Тэгэл ингээд нэг 21 хоног болгон пенцилинжи тариулдаг гэх хүмүүст байдаг шүү дээ. За тэгэл ер нь ингээд яг энэ үе мөчний хэрэг өвч рүү орчихсон хүмүүст бидний хийдэг үндсэн эмчилгээ бол дархлаа дарангуулах эмчилгээ явдаг байхгүй. Тэр дархлаагаа жоох ингээд эрчийг бууруулж штэ. Бактерийг устгах эмчилгээ биш. Дархлааны эсүүдийг хэд их ажиллаад байна нөхөр минь одоо наадаа зогсоо гэдэг эмчилгээ явдаг байхгүй. Тийм бай. Тэгэнгүүт нөгөө энэ үрсэл нь арай багасч эхэлдэг. Тэгэхээр энэ бол дархлаа тогтолцооны нэг талын гажуудал маягтайгаар хэд их үрслийг үсгдэг, хэд их дайныг өдөөдөг. Тэгэхдээ энэ стрептокок голд нь очиод хэрүүл шидчихдэг нөхөр байхгүй юу? Тэ. За ингээд жижиг сажигаар энэ үеинүүд чинь ингээ баг багаар идэнэ. Тэгээ өрөвсөл явагдах болгонд дайн болох болгонд нэг золиос гардаг би хэлжсэн шүү дээ. Тэр гүйлсэн бочхаад дэш тэр ингээд нэг юм янз бүрийн балгас, хонхорхой, гэмтэл үсгдэг. Тэр гүнтэл үрсэл сорвнууд нь яд өгөх зэрэг одоо ингээд жишээлбэл үений нэг хэсгээр байн гулаалт үрсэл явагдаад ангууд чинь нөгөө үе чинь идэгснийхаа дараа бүтэн ингээ аних гэхээр энэ тентний ганц нэг яс ургалт янз бүрийн жижиг сажиг мөгөөс нь байхгүй Хух судалдаг тий. Хух судалдаг болдог. Оо яа. Эсвэл ингээ далиждаг. Ингээ хурнууд нь далига явчихдаг. Мойног болчдаг. А? Мойног зөөр тий. Янз бүр болчдаг. Үчинэ хурууч далицсан юм шүү. Үгүй юу. Чи үстэй харал. Нийлэхгүй байна. Тийм биш. Энэ нийлж чинь тий. За наа чи яг төрөлхий байсан ч гэж болно. Гэхдээ юу Энэ төрөл хийж байгаа. ра гэдэг өвчин байдаг. Тэгээд Яа надаа нэг хамаг шударгаар бүх юм хэлсэн ч бөө өвчин рүү ороо явчихлаа. Би одоо өөрөө энэ дугаар чаргаас сэтгэл санаа жоохон тавгүй дугаар байна уу? Хямраасан дугаар. тэгэхээр нөгөө нэг ялангуяа тэр энэ ра гэдэг өвчнийг интернетээр ороод харахаар харагдана. Ялангуяа хорнууд нь ингээд ийм байж байгаа гадагшаа чиглэлтэй ч юм бүгдээрээ ингээд ийм шувууны сарвал шиг болоод авчдаг. Тэгэхээр нөгөө хурууг гараа айгүйх дуурдаг байсан. Тий. Тэгээ ганц хурууг гэлтэхгүй энэ жижиг сажиг уйнууд те энэ уйнууд дээр ч нуруунд дээр ч тэр ингээд өвдгөн дээр ч Жогон доголдол үүсэж явчих юм шиг. За тэгэхээр энэ нь бол өөрөө нөгөө гүйсэн булчирхай дээр тэр дээр байгаа нөхрийг бид нар баг дээр нь дараагүй харахаа болж байгаа хгүй. Би яг л тэгж ойлголоо. Одоо нөгөө та өөрөө ярихтаа тэгсэн шүү дээ. Энэ дээр анх тэмцэлдэж одоо ингээд анх 1 2 3 удаа ингээд хоолой өвдөлт ингээд эхэлж яхад эмчилгээг бүрэн сайн хийгээгүй байсан. А мөн дээрэс нь хүний бие рүү ингээд орох ёсгүй юмыг тэнд алдаж ийн гэдэг чинь л асуудал эхлэлийг нь тэнд авчиж байна тий. А тэгэхдээ бас нэг судалгаа байдаг. За хоолой нь өвдсөн хүн болгон энэ зүрхний үе мөчний өвчтөй болдог гэсэн ойлголт биш. Биш үү? Хүн болгонд ихгүй байгаа. Судалгаагаар үзэхээр нэг 3-аас нэг 5% нь л яг би энэ танаас асуулт та нэг юм асуу. Тэгвэл таны одоо хоолой өвддөг идэлжсэн байгаа. За төшгөө. Мэдгүй одоо ханаа төрөөд хоолоо өвдөжсэн юм. Идэлжсэн үү? Идэлж ер нь халуурч ингэж хэвтэж орох хэмжээ хөндөрчсэн юм. Гүү. Үгүй. Амьдралдаа юу? Гүү. Гайгүй л байсан байх. Гэтэ хүн бол нэг амьдралдаа нь хоолой идэлэх үе бол ганц Өвдөж байгаа хүн Гэтэ нэг хоолоо ингээд нэг хорсоод ингээд идэж штэ. Гэтэ би идэж байгааг нь мэдэхгүй л тий. Яаж тэрийг мэдэхгүй байна. Толь мөлтэй хайгаа шүү. эндээ Хорсоод явж л байдаг ус. Тэгэхээр би бол одоо нөгөө жирийн хүнийг бол их өвдсөн. Тий. Тэгэхээр 3-аас 5% нь. За тэгэж их өвдсөн ч гэсэндээ байна шүү дээ тий. За. Тэр хүн болгон энэ үе мөчний өрөвсөл зүрхний өвчнөр өвддөг. За. Манайханд гэдэг шүү дээ. Яна би хоолой амар өвддөг байсан Наач нэг талдаа жоохон таатаач мэд. Тий, таатай бид. Энэ таатай мэдээний хөр зэрэг судалгаагаар үзэхээр хүн болгон энэ ревматоидны артрит зүрхний хэрэг өвчнөр өвчлөлтгүй шалтгаан нь өөрийнх нь дархлаа тогтолцоотой хамааралтай гэж үзэж байгаа. Аа. Удамшилтай.
генетиктэй хамаатай гэж байна. Энэ 3-5% нь энэ ра буюу хэрэг өвчин хүрдэг юм байна. А үлдсэн хүмүүс нь зүгээр өргөсөл гэдэг юмороо ингээ өвдөд ингээ яваад идэг гэж ярьж байгаа. Тэгэхээр магадгүй жишээлбэл одоо юу гэдгийг яригадаад байгаа бидний яригадаад байгаа юм чинь бас 100% үнэн үү үгүй юу гэдгийг шинжилгээгээр баталж л мэднэ. Заавал шинжилгээнд орж ирж шүү дээ. Магадгүй үе мөч өвдөж явах юм уу, зарим тохиолдолд хоолоо өвдөхөөс эсвэл янз бүрийн ясмас өвдөх ковид туссан хүн ч гэсэнд үе мөчөөр өвдөн шүү дээ. Тий би гэхдээ одоо нөгөө үе мөч өвдөх нь бас гайгүй болчиход байгаа. Тэгээд бас хоёрдугаар хоолоо идэлт маань бол ер нь сүүлийн одоо жишээлбэл түрүү хэлсэн чинь 2-3 жилийн хугацаанд бол бас нэг гайгүй жилдээ нэг 2 моёс ч юм бас багасаад байгаа. Тэгэхээр бас үе мөчний өвдөлт олон шалтгаан байгаа шүү дээ. Үе мөчний өвдөлтийн шалтгаан олон байгаа. Одоо магадгүй би нөгөө үргэлжийн суугаа ажил хийдэг хөдөлгөөний дутагдлаас болсон юм болов янз янзын юм чи бодоод байгаа. Тэгэхээр бас дэрийг шинжилгээгээр л үзье. Шинжилгээгээр л үздэг байхгүй. Тэгжиж тийм болохоор магадгүй манай үзэгчид яана би одоо энэ аимшигтэй юм болчихоо гэх сэтгэл санаагаар унаад шууд унж болохгүй. Дөнгөж сайн нэг унаад авлаа. Түрүүн жаваад нөгөө удамшин гэдэг. Энэ чи одоо тэгээд хэрвээ аав нь ээж нь ийм хоолойны өвчтөй байсан бол үр хүүхэд нь бас тийм болох магадaltaй юм. Тэрэнд бол тийм ойлголтоор биш. Удамшлын генетик гэдэг өөр юм. Дархлаа тогтолцооны асуудал байхгүй. Аавынхан дархлаа, хүүхдийн дархлаа нь ийм байж болох гэсэн ийм санаа байхгүй. Тэрнээс яг удамшаад хоолойно өвдөж байгаа шууд тийм биш. Аав нь хоолойно өвддөг байсан, ээж нь хоолойно өвддөг байсан. Одоо хүүхэд нь хоолойно өвдөх нь аргагүй гэж бол ярих биш байна. Тэр бол ташаа ойлголт. Дархлааны генетиктэй холбоотой. Энэ дархлааны эсэгдэгчийн өөр амьд ертөнц тэр ертөнцийн чинь одоо яаж тэр дархлаа одоо үржиж ямар тогтолцоогоор явж байгаа гэдэг чинь бас нэг өөр тал юм байгаад байна. За энэ бол ийм ойлголтод дэгтээ бид нэр хоолой энэ гэдэг энэ ялангуяа Streptococcus гэдэг энэ бактерийг үүсгдэг шалтгаан учраас тэр нөхрийг аль болох баг дээр нь дарах ёстой. Нэгдүгээр, хоёрдугаар Streptococcus амны хөндөй дотор байршдаг ганц эрхт нь юу гэхээр зэрэг шүдний хорхоо буюу шүдний өвчлөл. Амны ариун цэвэрлэл. Шүдэн дотор их байршдаг гэж байгаа. Streptococcus ингээд шүд хорхоотой байвал тэнд нь байршиж гаад гарч ирж хоолойг нэг өвдүүлчихэд буцаж ороод ингээд байдаг юм тал байдаг. За наа чи бас над дээр би ч одоо ингээд ганц нэг хорхоотой шүттэй байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бөглөөгүй таглаагүй ч нөхөн явж байгаа үе байна. Тийм. Тэгвэл чиний одоо хоолой чи өвдөөл хэсэг байж байгаа л нөгөө нэг хорхооны чин хэсгээс нь дахиж Streptococcus гарч ирээ. Наа чи яг тийм магадaltaй. Тийм юм байна. Хоёр гэртээ нөхөр болоод тараад би одоо нэг ингээд сая одоо 2-3 сарын өмнөөс хоолой өвдөхөд ингээл амаа ингээл амар угаад байгаа. Гэтэ одоо энэ арга хэмжээ л юм да одоо ингээл амны ариун цэвэр. Энэ өвчлөл чи одоо тэгээ нэг ямар нэгэн шалтгаанаас болоод тэгээд байгаа шүү дээ. Тэгээ ямар шалтгаанууд энэ өвчлөл гэж одоо яг юу гэдэг? Хоолойны өвчлөл. Хоолойны өвчлөлт бол одоо нөгөө түрүүн хэлжсэн шалтгааныг чи одоо бараг 30 минут ярьлаа шүү дээ. Үгүй одоо тэр хөлн дараад гिचээд байгаа юм уу яачаад байгаа юм? Яг нөгөө нэг хоолой өвлөх хитээлх тэр агшин юуг л яриад байна л да тийм. Тэгээ хөлн дарахгүйгээр бас үсгээ юунаас болж ингэж байна л гэсэн утга юм да. Тийм мэдээж яг одоо ингээд даарж хүрэх. Энэ яг дөнгөс нөгөө шүдний өвчин ч ярьж байгаа байхгүй. Шүдний өвчин, амны эрүүл мэнд гэдэг ойлголт ихний ойлголт шилтгаан. Амаа цэвэрхэн байлгах чаддаггүй, амаа байнга шүдэнд хорхоотой ингээл тамхи татаалаа тий. Амны хөндөй бохиртой хоол ингээд л тий байгаад байвал эн чинь бас нэг шалтгаан болчих. Тамхи гэж чал хэрэггүй юм байна. Тий, тамхи чи өөрөө бас амны хөндөйг их бохирдуулна. Тэгээд дээрэс нь нэмэгдээд бас нэг чухал хүмүүсийн нэг оо мэддэггүй маягтай нэг шалтгаан байдаг. Хэд их халуун цай хоол. Халуун юм. Бас гүйлсэн болчихаг гэдэг тал байдаг. Халуун юм уухаар ингээ хоолой түлэгддэг. Ер нь бол. За ингээ хоолой түлэгдэж байгаа гэдэг чинь нөгөөсний тэр нөгөө мах байж дээ гүйлсэн болчихаг чинь. Тэр чинь мах шүү дээ. Тэрийг чи ингээ ханны давхаргыг ингээ байнга юу түлээдэх өнгөс түлхэлдэг. Тэгэхээр манайхан монголчууд төхөр хоолой өвцөн үедээ халуун юм уу гэж ярьдаг. Энэ айгүй буруу зүйл. Яах вэ? Бид нэр айл болох бүлээн зилгээ юм оожих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй халуун юм ингээл нөгөө хэрэглээд хоолойных нь одоо юу гэдэг нь давхаргууд нь хамгаалт нь муудаад түлэгдээд ирэхээр нэг шалтгаан болчдөг. Эмчилгээн дээр нь буруу эмчилгээг явьждаг. Чи ер нь тэгжсэн үү? Чам хоолой өвдгөө халуун муудаад. Ер нь их алдаа хийжсэн. Ер нь халуун юм нэлээд ууд. Би яагаад нөгөө халуун муугаад байсан гэхээр нөгөө юу ихгүй. Идээлж нэг шүлсээр залхихаас ч өвддөг шүү дээ. Нэг амар хөндөр өвддөг шүү дээ. Тэр үед нэг халуун мохор өвдөлт нь арай гайгүй нам бич. Сэтгэл санаагаа дагаад байна. Санагддаг байхгүй юу? Тэгээ халуун мод бас. Хүйт юм яг уух стокийн сүүл мэдсэн. Ер нь бол тэ. Бүр хүүт юм биш шүү дээ. Тэгээд ер нь яаж утсан тэнчээс идээлээл стаг амар стаг дайн үүсэж хаа тэн дээрээс нь ингээл халуун ороод ирэх юм бол
Шаталж байна гэсэн үг шүү. За энэ бол Түлж алж байна. эхний нэг талын шалтгаан боловч нөгөө талдаа өвчнийг хүндрүүлэх гэдэг Тэр байдаг. халуун хүүдээ харьшлаа маршлаа гэдэг чинь яа. Тэр бол бас л нэг монголчуудын маань ярьдаг зүйл шүү дээ. Тий. Одоо ер нь хоолой өвдсөний дараа хүмүүс юу гэдгийг гүйсэн булчирхай авсан дараа зарим гэтэр иддэг шүү дээ. Санаж байгаа бол. Тэр чинь өөрөө энэ гүйсэн булчирхай чинь халуун юм тийм дуртай бас хэрэгтэй биш үхгүй. Тэгээ бүр цэл хүүтэн биш. Бүлээн зилгийн. Ер нь бол бас ууж байгаа тэр шингэний бас балансан дээр анхаарах хэрэгтэй. Тэр шингэн нь юу гэдэг хөр зэрэг чихэрлэг ундаа байна уу? Чихэртэй юм байна уу? Гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Хэрвээ чихэрлэг төрлийн юм уугаад байвал нөгөө гүйсэн булчирхай чи өвдөж байгаа тохиолдолд бүр хүндрүүлээд байдаг шүү. Чихэрлэг юм уу багасах хэрэгтэй болж байгаа. Одоо ингээд нэг юм асууя. Хоолойгоо өвдөгчвөө гэж одоо маш их одоо хүмүүс сонсож ирсэн баг. Ээж аваас цаа ч юм уу, найз ах ихчээсээ хоолойгоо өвдөгчвөө ч. Тэнгүү тэр нь юу гэдэг вэхээр хоолойгоо халуун юмор баглаж бөглөж яваарай. Оролтоо зүгээрээ. Хөл нүцгэн битээ яваарай. Дааруу хөрөв гэдэг. Daarалд одоо энэ хоолой өвдөлтөнд бол шууд холбоотой. Мэдээж ирэх холбоотой. Ер нь бол хүн одоо ингээ ялангуяа бид нар чи өвлийн цаг болоод баахан аны том янз бүрийн юм төглөө авчирсан шүү дээ. Тэгэхээр мэдээж хүн ингээд биеийн температурын хувьд бол ингээ хоолойгоо ил гаргаад хүүтийн имлэг ингээ яваад байвал тэр эргэн тойрны цусны судсууд нарийсдаг байхгүй. Хаана ингээ хүүтэн газар явж байгаа нүүр мөрч ингээ юм цайрдаг үстэй. Тэ? Хүүтэн болохоор. Тэгэхээр цусны судс нарийсдал ингээ цусны судс багасаад эхлэхээр гүүлсэн булчирхай чи өөрөө тэн дотор дархлааны эсүүд чинь цусны судсаар тэжил авдаг байхгүй. Тэгэхээр тэн дотор одоо шийвэл даралтай яваад байхаар судас байнга нарийсдалтай болно шүү дээ. Тэгэхээр нөгөө гүйсэн булчирхайд очих тэжээл багасна. Тэжээл багасах учраас дархлааны эсүүд маань тэр дотроо тэжээлийн хомслоосоо болоод нөгөө харийн битний эсрэг тэмцэх чадвар нь унж байгаа байхгүй. Ер нь айгүй ойлгомжтой. Яг саяны өгүүлбэрүүд ер нь айгүй ойлгомжтой лээ тий. Тэгэхээр нөгөө даарч хөрнөө гэдэг чинь өөрөө цусны судсыг дандаа нарийсгадаг асуудал. Тийм байна. Тэгэхээр хоолой идэлэх өвдөх бол тэнд бол асуудал. Тэр бол энгийнээр ойлгох та. Дараа нь бүр гүнзгий байгаа зүйлийг бас би таавар. Тэгээд дараа нь бас хэдүүлээ ер нь бол нэг хоолой яг амны яг чиглэлээр нарийн мэрэгч нэмж бас авчираад бас илүү дэлгэрэнгүй бас яриулъя те. Бас илүү. За тийм тэгээд дараагийн шалтгаан болохоор зэрэг ирүүлэхэд бол энэ гүйсэн булчирхай чи өөрөө айгуугаа тийм шингэн цэвэр одоо юу гэдгийг чиглэг байхыг хүсдэг байхгүй. Чиглэг байхыг хүсдэг гэдэг нь юу гэхээр нөгөө аль болох судалгаа хийгээд үзэхээр энэ хуурайшилтай орчинд амьдардаг хүмүүсийн хоолой их өвддөг. Гэр орчин За одоо нөгөө халуун орон элсэн цүл те. Гэр орчин хуурай байх гэж байна уу? Эсвэл нөгөө ажлын байранд ихтэйдэг юм. Тэр бүхэн орчин. Халуун орон гэдэг ойлголт биш шүү. Халуун орон чи өөрөө далаа тэнгис өндөртэй маш их агаар нь яг үндэ манай Монголоос чиглэг гэдэг байхгүй. Манай Монголын агаар маш их хуурайшил өндөртэй. Тэгэхээр энэ хуурайшил өндөр гэдэг чинь хоолой дандаа хуурайшил өгчдөг. Жишээлбэл та нар ингээд унтж байгаад босоод өглөө ингээд амар хоолой хатцсан тийм амангаа цангаа гэх тийм шүнжэнгөө хорхраал нөгөө хоолой байнгын нөгөө юу гэдэг нөгөө хуурайшилт олчихсон. Тэнгүү хоолой өвдсөн юм шиг мэдэж төрдөг байхгүй. Хаяад ингээд цонхон онгоолгоод ч юм ингээ унтчихдаг хүмүүс би даарчлаа гэж ойлгоод. Үгүй энэ хуурайшлаасан болоод гүйсэн булчирхай ч өөрөө тэгээд гүйсэн булчирхай ч нөгөө гадуураа юм шингэн чиглэг орчинд байх дуртай гэсэн шүү дээ. Тэр орчинд байхгүй бол тэгэхээр гүйсэн булчирхай дотор нөгөө бактериуд чинь давчдаг байхгүй. Би ингээд яа тийм шүү дээ. Би ингээд өглөө босоод ирэн заяа. Ер нь бол нэг тийм тохиолдол аюух тохиолддог байхгүй надад. Одоо ч бараг нэг хаяа тохиолддог. Өглөө босоод ирэнгүүт ингээд шүүсэл жоохон хүндөр. Энэ ч та бас л нөгөө айцсан авч байгаа чинь яаж хүндэр чалуурдаг вүлээ. Тэгээ бодоод нэг цаг 2 цагийн дараа гайхуулчихсан. Яг өглөө боссны дараа нэг 30-40 минутын дотор нэг цагийн дотор нэг тэгээ чи ус уучдаг гоё шингэн. Тэгээ шингийн уучгаар чинь гайг болчих. Мэдгүй тэгээ цагийн дараа гайхуулсан. Яг зөв. Тэгээд тийм болохоор нөгөө нэг манай монголчууд нөгөө юу гэдэг хоолой өвдөх хүмүүс хэрэг аль болох цонхоо онгоолж унтчихад тохиол гэдэг юм уу те. Хоолой өвдөх хүмүүс бол тийм тохиромжтой зүйл биш. Өөрөөс л байгаа учраас. Наад ялангуяа наад. Тийм. Тэгээд гэртээ чигшүүлэгч тавих хэрэгтэй байхгүй. Чигшүүлэгч гэдэг нь тодорхой хэмжээний манай Монголын агаар айгүй хуурайшилтай төгсөөс гэрийн нөхцөл чигшүүлэгч. Их ярддаг хүмүүсийн хоолой гатах магадлал. Яг зөв. Энэ шалтгаан байна. Одоо би чи нөгөө ажил мэргэжлийн онцлог их ярддаг хүн байгаа шүү дээ. Ер нь ингээл их хэмжээгээр байнга яриад л байна гэдэг чинь нөгөө нэг чиглэг байдлыг нь алдагдаал байгаа шүү дээ. Яг энэ нэг чиглэг гэсэн чинь их ярддаг хүн дээр чиглэг байдаг. Алдагдaltaй адилхан утас одоо юм амар бухдаг хүн нүдний чиг алдагддаг та яг адилхан санагдахгүй. Одоо нөгөө бид нэг уцаа ухахаар ингэдэм юм байна. Хүн минутанд нэг 15-20 удаа нүдэ анивчих хэрэгтэй байт юм байна. Ингээд нүдэ ингээ анивч. Энэ анивчих шалтгаан чинь нүдийг чиглэдэг. Нүдийг чиглэх хэрэгтэй. Тэгэхгүй л нөгөө нүд хураачдаг. Тэгтэл яг энэтэй надад амар төстэй санагдахгүй юу? Шинэ эргэтэй ч яриад ах юм бол ингээд ам гэдэг ах юм бол
Гэт ганц нэг шүлсэж залхаа мартаад хит их ярьсны дараа ам хоол хат. Өө нэг жоох юм ууй да гэдэг шүү дээ. Яг зөв. Тийм болохоор нөгөө спикерүүд ч яжууд байн гусаад байхгүй. Тэр үргэлж альва нэг юм чигтэй байх хэрэгтэй тийм. Ярьж болно уу? Тэг ярьлаа гэдээ өвдчихдэг гэж шуултана. Яриха боломж байхгүй Гэж шүү. бол яриаггүй. Хажуугаар нь ингээд устай байх хэрэгтэй байхгүй. Шингэн маш сайн уучих хэрэгтэй. Судалгаа хийвэл эмэгтэй хүмүүс илүү их өвдсөн байгаа хта тий. Их чалчдгаар. Тэрэнд л хамаарлах. Тэр л өстой ястай хамаагүй баха. Тэгээ энэ нөгөө ярих гэдэг Чи үл их чалчдаг учраас өвддөг нь зөв л юм байна. хоолой сөөдөг штэ нөгөө нэг амар их орил чарлаа. Ингээл балиа шиг даал нэг байг одоо хоёр орны хүмүүс одоо тоглож явах чинь те манайхан чи балиа шигдэн штэ. Тэгээд хоолой ингээ сөөцөх хүмүүс хоол нь өвддөг хөхгүй бүр сүлдээ. Орилоо л яхаар нөгөө эн чи маш их хуурайшлаа явагдаад хоол нь өвддөг. Тий. Тийм. А би эндээс нэг юм асууч. Манай үзэгч бас асуучвал зүгээр ах гэж бодож магадгүй. Хоолоо идэлчдэг. Бид нар ингээд идэлчдэг хоолоо ингээд идэлэнгүүтээ би нэг эмчээс сонсч ирсэн. Түрхц авдаг гинөө. Нэг ингээд бактери Арчтас гэж. Арчтас төрсөн. Арчтас аваад яг юунаас болж өвдсөн байгаагаа нарийн тодорхойлж имчилгээе гэж. Яг зөв. Одоо Бактерийн яг гаралтай нөө вирусын гаралтай асуудал үүссэн байна уу гэдгээ мэдэж эмчилгээ хийхгүй бол бид нар вирусын гаралтай байхад нь бактерийн гаралтай эм хэрэглэдэг ч юм уу. Бактерийн гаралтай вирусын гаралтай эм хэрэглэдэг ч юм уу. Тэгээд нөгөөх нь идэхгүй 3-4 хоног. За тэгээд би өвдөн халуур нь хэвтэн ажил бол бүр бодоо штэ. Нэг хоолоо идээснээс болоод бүр ажилтны хамаг юм бодоо болдог байхгүй. Тэгэхээр энийг нөгөө нэг эмчнэр бас зөвлөх хэрэгтэй тийм хүмүүс бас ер нь бас яг. За тэгээд одоо яг нөгөө арчтас яагаад тэгээд байгаа шалтгаан чинь нөгөө арчтасаасаа бидний нөгөө яриад байгаа гол баатруулах бета стрептокок байгаа юм уу? Тэрийг нь илрүүлээш. Нэгт. Тэр байвал ямар эмчилгээ хийх вэ? Тэ? Яг. Тэр биш өөр төрлийн бактери, вирус байвал бас нэг өөр төрлийн эмчилгээ явна. Тэгээ энэ хамгийн зөв арга. Тийм болохоор яг хөө зэрэг нөгөө арчтас гэдэг зүйлийг чинь яг зөв менежмент бариад зөв эмчилгээгээр явчих юм бол бид нар заавал хүндрэлд байхгүйгээр Тэр нь айлч. энэ хамгийн тэр онцлогоо ямар онцлогоо хийх вэ гэж ярьж байгаа бол эмнэлэг рүү очиод тэр чих хамар хоолойн тасагтанд очиж хоолоо үзүүлээд арчтас заавуулаад эмчилгээг эхлүүл. Яг наад чи миний одоо хожим ухарсан зүйл байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө өөрөө би нөгөө гэрийн аргаар өөртөө мэдэхгүй энэ заавал эмчтэр очтэр арчсаар ингээд нарийн онцлуулахгүйгээр эмчилгэнгүүд идэхгүй одоо ер нь 1-2 өдрийн дотор идэх ч гэсэн юм баг одоо 7 хоног ч 10 хоног ч цаг алддаг. Тэгээд яг зөв менежмент цаг алдсан бас цаашаа нөгөө нэг аюултай нөгөө стрептококки чинь оролцчихсан юм мэдэхгүй. Тийм шүү дээ. Зөв менежментээ хийгээл явчих юм бол нэг эн чинь тийм амар хүндрэлтэй өвчин биш байхгүй юу? Тий. Тэгээд үнэхээр бүр одоо болохгүй бол байн хөвдөд байдаг. Нөгөө хэлээд байгаа тэр хэрэггүй махвалаа хуурцсан болоод авахгүйхаас байхгүй. Энэ бол одоо хамгийн сүүлчийн эмчилгээ буюу төгс эмчилгээний Найдвартай юм болж. За ингээд манай нэвтрүүлэг цаг иргэд өндөр дуусчихна. Тий, одоо дуусчихна. Тэгээд бид нар бас яг хөө энийг өшөө задлана гэдэг. Задлахтаа өмнө нэвтрүүлэг хийхэд хэлжсэн тий. Задлахтаа нарийн мэрэгжлийн бас нэг хоолой амны бас эмч авчирж байгаа бүр нарийн юмыг бас яриулъя. Тэгээ ер нь юу гэж бодож байна та? Тэгээ ер нь задлаад илүү их олон үлдсэн зэдүүд байгаа. Одоо жишээлбэл энд бидний саяны ярьсан юм чинь зөвхөн үе мөч зүрх хэллээ шүү дээ. Одоо хэрэг чинь дараа нь тархилуу ордог байхгүй юу? Тарих гэдээ ярихад дахиад л нэлээд бол. Нилийн бол. Тийм байна. Хоолойны өвчин чинь тархилуу ордог хамгийн бас нэг муухай өвчин байхгүй юу? Тэрийг дараа нь яриад хөө. За тэгээд. Цаг дууссан. За ямар ч хэлсэн тэгээ бидний нөгөө нэг энгийн гэж боддог. Заана хоолой идэлээд нэг идэлцсэн тэгээ идгэлцсэн гэд бодоод явдаг зүйлс буюу 1-2 удаа тохиолдож байгаа юм шиг боловч энэ олон удаагийн давтагдсан энэ аюултай нэг хоолой өвдөлт чинь яваалах юм бол зүрхэндээ ч очих нь, үе мөчөндөө ч очих нь, бүр цаашаа дахиндаа ч очих нь. Энэ маш аюултай болдгийм байх шүү гэдгийг бодоод нэг удаагийн хоолой өвдөлтөн дээрээ ч гэсэндээ та эмчилгээгээ маш сайн хийгээрэй. Гүйцэд нарийн дуустал те хийгээрэй гэж анхааруулмаар байна. За ингээ үзэгчтэй манай өнөөдрийн сэдв бас ингээ өндөрлөж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлахаар Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран бэлтгэн өргөдөг Ая ток шоуны маань бас нэгэн хэрэгтэй чухал дугаар энд хүрээд өндөрлөж байна. Та хайртай дотны хүмүүстэй бидний нэвтрүүлгийг дахин үзүүлээрэй гэж хэлмээр байна. Бидний бас сошиал сувгуудыг бас олоод дагаа яваараа тий. Тэгэх юм бол шин мэдээллүүдийг авах болно. За баяртай үзэгчтэй шинэхэн дугаараар тун удахгүй дахин уулзцгаая баяр та. За баяртай үзэгчтэй.